Тэр их царайлаг охин байсан гэсэн. Царай төрхөөрөө нутагтаа шигшигцэн. Урт өстэй тэрийгээ 2 хуваагаад сүлжигдэг. Аав дүүнд анхны харцаар л дурлаж. Аавч нутагтаа сайхан залуу байсан юм шиг байна лээ. Том ах нарынхаа гой мөрнүүдийг гуйж унаад ээж рүү тавьдаг байж л дээ. Шүн болохоор гэрээс нь нилээн зайтай морио уйчаад сэмээрхэн ээжийн байдаг илүү алхаж очиод хаалгыг нь тогшдог. Хөдөөгийн залуус голцоо морьтой болцгоно. Дунд сургуулаа төгсөөд л тэр хоёр мал дээр гарцгаасан. 20 наснда сууцгаагаад 5 жилийн дараа аавын 25-ны жил дээр ихч маань дараа жил нь би хороод мэдлээ. Намайг 3 хүртэх жил би зуднаар хамаг малаа алдснаас болоод амьдрах ямар ч аргагүй болж хотод ирсэн. Хөдөө хамаг юмаа хийгээд сурчсан хүмүүст хотын амьдрал шал өөр. Ажил төрөл олдохоос ахуулаад амьдрал нь тис өөр болчихсон. Аав маань өргөмөл аавыг өргөж авсан ахын хамаатны хашаанд буусан юм. Тэр айл зах дээр 8 хийдэг. Тэр шугамар нь аав зах дээр тэрэг түрдэг байж байгаад явандаа хүзүүнээсээ цаасан хайрцаг уйчхаад жижиглэнгээр 8 хийдэг боллоо. Шүгэлтэй модон чихэр, хятадын чавга, Касприйн зурагтай сэрок гэдэл 9 босын юм зарна. Гой чихэрнүүд авчирдаг болохоор нь аавыг ажлаасаа ирэхийг ихч бит хоёр цэцэн ядаг хүлээнэ. Бид хоёр тэр шүгэлтэй модон чихэр Каспртэй сэрокийг л идэж өссөн. Сүүлдээ аав таньдаг ахтайгаа хамт жолооныг хүрст суугаад тэрнээс хойш дандаа машин тэрэгтэй холбоотой ажил хийдэг болсон. Хотод автобус баазад ажиллаж байгаад нэг инженер ахыгаа дагаад уурхай том тэрэг барьж эхэллээ. Чойрлоо ихнэр 2 хүүхдээ үлдээчээд олон оногоор ажилдаг. Их л зориг гаргаж авсан баг. Тэр хайгуур ээж ихч бид хоёрыг чадах чинийгээрээ л өсгөөд явж байлаа. Их сайн сандаг юм. Ээж ажилд ороод 1 сар болоод ч юм уу нэг худалгүй гарчихдаг. Тэгээд дандаа гэрийнхээ ойролцоох газруудаар ажил хайна. Бас дээд боловсралгүй болохоор олсон хар бор ажлуудыг хийн. Угаагч, цэвэрлэгч гээл. Огт ажил хийхгүй бай гэхээр аав удаж ирдэг болохоор гэрт хэрэглээний мөнгө хэрэг болно. Бид хоёр жаахан байсан болохоор доктортой ажиллаж чадахгүй байсан юм шиг санагддаг юм. Аав чойрт уурхад ажилд ороод жил гарan болчихсон байлаа. Би 8-тай, их 9-тэй л байсан. Нэг өдөр ихч бит хоёр гэртээ хичээлээ хийгээд сууж идэл гаднаас ээж дүүтэйгээ ороод ирлээ. Явж аавтай нь уулзъя гэв. Бид хоёр бөөн баяр болоод сар аавыгаа хараагүй хүүхдүүд. Намрын сүүл сар өвөл болох гэж сэрүү орчихсон болохоор бид хоёрыг дулаан хавцлалаа. Вагоноос буугаад цаашаага машин хөслөөд яваад л байсан. Манай аав ийм л хол газар ажилдаг юм байх таа гэж би дотроо бодно. Аав гарч ирээд барьж авч үнсээд бид хоёрыг хөтлөө татгш орууллаа. Бид хоёр аавынхаа өрөөнд ороод ирж гисэн бөөн баяр. 2 давхар ортой. Аав нь 2 давхарт нь унтдаг гээд л аав өрөөгөө сонирхуулж агаад яг цанхоор хартал бид хоёрыг авч ирсэн машин шууд яваад өгсөн. Ээж буухгүй явчихлаа гэд бид хоёр хэлсэн чинь аав юу ч дуурдаггүй. Тэгэхээр нь бид хоёр ээж орхиод явчихлаа. Ээжийг авчир гэд баах уйлсан. Аав зайлуул бид хоёрыг аргадах гэж цовин барьж гүйж ирээл. Тэр цовин ястай мартдаггүй юм. Манай аав ногоо иддэг юм. Тэгээ дам махтай гуралтай цовин бариад ичгсэн. Ажлынхан газрын тоогооч ганцхан манай аав зориулж ногоогүй хоол хийж өгдөг гэд тэрийгээ хөөхөн хэлж өгөөд л. Бид хоёр тэр шүнжэнгөө ааваас ээжийг нэхэж уйлсан да. Маргааш өглөө нь болоод аав шууд ажилласаа гарчихсан. Ингээд харьцах байсан юм бол яагаад ээж төрүүлээд явчихж байгаа юм? Өчигдөр яагаад ээжтэй хамт яваагүй юм гэд бид хоёр асууна. Бид 3 гэртээ ирлээ. Ээж өөрөө ингээх бүх юм аваад явчихсан байсан. Ээж ингээх юу ч байхгүй. 2-3 өдөр галлаагүй гэр зэв хүтэн. Хүйт дагаад хөндөй өргөнө. Бид хоёр гэрээ хараад бүхнийг ойлгосон. Ээж дахиж ирэхгүй юм байна гэдгийг. Одооноос гуруулаа амьдрнаа гэж хэлээд аав инээсэн. Тэрнээс хойш бид 3 хоол ундгүй хэсэг байлаа. 2 огноо хаяад хөдөө явж болохгүй болохоор түрээсийн машин авсан. Тэр үед чинь хүндээ гэрээ игээд өдөрт 15,000-ын түрээс төлөөд машиныг нь ундаг байсан юм.
Өдөр болгон төлсөөр агаад 2 жилийн дараа машин нь өөрийнх нь болдог. Аав нэг ахаас Элентра гэдэг машин аваад хотод таксинд явдаг боллоо. Оройдоо бид хоёрыг үлдээж болохгүй болохоор 2 жижигхэн эмийг урдаа суулгаад бүсийг нь бүслэнэ. Гуруулаа оройжин таксинд явна. Бид хоёр аав танд басан ч юм байхгүй 10 гээл унтаадаг. Шөнө 3-4 хүртэл таксинд явна. Гадуур хүмүүс байвал өдрийн түрээс ихээ мөнгийг өгөөд л таарна. Тийм үедээ бид 3 дулаан хүнжилтээ ороод тэрвэлдээ л амжиж байгаа юм чинь. Гүрийн түлээ нүүрс байхгүй үед ус буслагчиндаа хоол хийж идэнэ. Тэр үеийн ус буслагч дотроо мушгаа төмөртэй. Тэр төмөрнийх нь голоор будаа орчихно. Ус буслагчин дотор л амьдрал явдаг байлаа. Аавын машин заримдаа эвдэрчихнэ. Эвдэрсэн үед нь бид 3 бүр юучгүй хонно. Сайхан өлсөн чигээрээ тэрвэлдэж унтаад өглөө нь аав эрт босоод энэ тэндээс мөнгө гуйж аваад машинаа засуулна. Тэгээл халдуурандаа дахиад гарна. Бид 3 газраар ордсч унтдаг. Аав хамгийн захт нь би дунд нь гэд зэрэгцээ унтдаг байсан. Шүн бид хоёрыг унтчихсан гэж бодоод цаашаа хараад аавын мэгштлээ уйлж хонсон шөнүүдийг нь би сандаг. Амьдрал чантраад л уйлдаг байсан баг. Би сонссон ч сонсоогүй юм шиг хөдлөхгүй хөвтөн. Хэрв ааваа та уйлаад байгаа юм уу гэд асуучвал энэ хүн улам шантрах байх. Хоёр охиндоо нулимсаа харуулчих бол өөртөө итгэх итгэл бардам сэтгэл нь алга болчих байх гэж бодоод гүрийгээд хажууд нь унцан дүр хэсгийн хөвтөн. Олон шүн сонссондоо нэг өдөр чойрт хамт ажиллаж исэн хамаатны дүүн шинэ ажилд орсноо аавд хэллээ. Та бас энэ ажилд орчооч бол даахаа. Цалин нь өндөр, хүүхдүүдэд чинь хэрэгтэй. Таксигаар амьдралаа залгуулна гэж байхгүй. Хоёулаа хамт энэ ажилд явъя гэлээ. 24 хоног гараад 14 хоног амардаг ажил. Бид хоёр чинь бүр томроод 14, 15 таа болсон байсан юм. Аавч зориг гаргаад дүүгээ дагаад өмнө говь руу ажиллахаар боллоо. Бид хоёрт хамаг юмаа л захиж явсан. Такси барьдаг үеэс хамаагүй амьдрал дэвшилж байгаа юм чинь хоосон хондог өдрүүд байхгүй болж хэрэглэнээсээ хэтрэхгүй ч ямар ч л байсан төлөө хоолоороо тасархаа болов. Дэвтэр ном хувцас хунраарч дутхгүй. Ингмээр байна, тэгмээр байна гэхээр мөнгө төгрөг нь болохгүй байсан ч аав нь бүтээнэ гээд л дэмжинэ. Аав бид 3 бүх юмаа л ярилцдаг. Сарын тэмдэг, хүүх ургаалт, үерхэл нөхөрлөл. Аавч бас бидэнд ямар эмгтээтэй уулзж байгаагаа нээлттэй ярина. Аав нь тийм эмгтээтэй тэгж уулзаад гээд ярьж зургийг нь үзүүлдэг. Эсвэл гадуур бид хоёрыг дагуулж явж уулзж байгаа эмгтээтэйгээ хамт хоолнд ордог. Тэгсэн ирнээ октосоо гişтэй дагуулж ирэхгүй. Бид хоёр нэг удаа ааваа бид хоёр том болчлоо. Одоо бид хоёр ойлгоно штэ. Та сайхан ихнэр аваач гэж хэлсэн чинь аав үүдөөс миний хоёр охин орхитос гэд киног үзээгүй юу? Тэрнээр хойд их нь охиноо бүр амар зодоод хайрч мараад байдаг юм байна лээ. Намайг хөдөө авсан хайгуур миний хоёр охиныг задаж нүдээд тамлаж заваагаад байвал яах юм? Та хоёрыг тийг зааж иснаас ихнэргүй явсан дээр гин. Хоёр жаахан охинтой гээд гэртээ эмэгтэй хүн битгий хэл найз нөхдөөж огт авчрахгүй. Намайг 18 хүрдэг жил ээж аавтай холбоо бариад хоёр охиноо хэр том басныг хармаар байна гэсэн юм шиг байгаа юм. Бид хоёр аавыг ихнэр авахгүй мүү гэд ярьжсэн чинь гинэт хүнд ер нь ээж хэрэгтэй байдаг гэд гинэт ээжийг яриад эхэлсэн. Ер нь ээжтэйгээ нэг удаа уулзаж үзсэн дээр ээж чинь над шиг л хөксөрч өгсөн байгаа. Их хүү юм чинь хоёр үрээ санаад сэтгэл нь эмтэрчл байгаа. Нэг л удаа уулзчих гэсэн. Бид хоёр аавыг нухацтай яриад байгааг ойлгосон. Бид хоёр болохоор уулзахт нэг их дуртай биш. 8 наснаас хойш ээж гэдэг үгийг ашиглахаа болчихсон. Ээжийн талынхаа матнууд саснаас хойш хор сургуу холбоо тасарсан болохоор тэрэнд жаахан дургуй. Аав бид хоёрыг ээжтэйгээ уулзчих гээд шантрахгүй бараг 1 сар гаруй ятглаа. Тоглоом ихтэй хүртэл ээжтэйгээ уулзчаач гэдэг нэ. Бид хоёр гүрийж агаад аавыг гуугаад ахаарна. За аав ингэж байгаа бол ганц уулзахад яхав дээ гэд Эрдэнэт рүү явахаар боллоо. Манай ээж
Ааваа салаад Эрдэнэт рүү явчихсан юм байна лээ. Дүүн тэнд байдаг. Нөгөө бит хоёрыг чойрлоо хүргэж өгөхөөр ирдэг дүүн шүү дээ. Эрдэнэтэд очисон чинь ээж биш тэр дүүн тасаж аваад тэднийг тачлаа. Ээж нөхөр хоёр хүүхэдтэй болчихсон. Гэрээсээ ирж уулзах байлаа. Сууж исэн чинь гаднаас нэг ихч ороод ирсэн. Сайн байна уу гэснээ манай ихчийг үнсээд байхаар нь би ихчин таньдаг хүн юм батал гэж бодсон чинь ээж байсан. Би ээжийг хараад таньаагүй. Хичээл ном нь сайн уу? Яаж ухаан амьдарч гин гэж асуухт нь юу хийдэг гэдгээ ярьсан. Би нүүрэмгийн ихч даруухан байхгүй юу? Би галзуу болохоор их юм ярих ах та гэж ихчтэйгээ ярьжсэн мөртлөө яг уулзсан чинь би юу ч ярьж чадахгүй. Юу гэж хэлэхээ мэдэхгүй болсон. Ямар нөхөр хүүхэд нь сайн уу гэж асуулт байна ш. Ээж ингээрээ тэгээрээ гэд баахан юм яриа захиад л байх шиг байсан. Би бүр тэр хүнийг ихчээ гэх үү, ээжээ гэх үү уучраач болоогүй. Толгомцаар агаал ирсэн. Тэгч нэг 8 наснаасаа хойш анх удаага ээжтэйгээ уулзаж үзв. Ээжтэйгээ уулзсан чи ямар байна гэхээр нь "Үгүй яах вэ? Нэг ч тийм гоё биш л юм байна" гэсэн чинь юу яриад байгаа юм? Ээжтэйгээ энэ олон жилийн дараа уулзчих гэж хаалаад л. Ээжтэй уулзаад таниагүй бас хөшөрсөн юм шиг харагдсан гэд аавд хэлсэн чинь аав тоглоом хийгээл. Ер нь аав ч л залуугаараа байгаад байгаа болохоос миний насныхан бүгдээрээ л өвөө эмээ хөгшин болсон байгаа зү гэд инээжүүлээ. Тэрнээс хойш ээжийн талаар дахиж яриагүй. Цаг хугацаа явсаар эгч маань их сургуулаа төгсөөд Япон орныг зорилоо. Бусад айлын хүүхдүүд гадаадд сурч болоод байгаа юм чинь гэд яаж игээл аав эгчийг явуулсан. Эгч аав хоёр бараг хоорондоо уцаар ярихгүй. Яагаад гэхээр уцаар ярихаар хоёулаа нэгнийгээ санаад уйлжгаад байдیں۔ Баяр ёслолоор л би эгч рүү залгаж аавыг нэг харуулна. Цаг хугацаа өнгөрөх тусам амьдрал нүдэн дээр өргөжөөд машинтай болоод 5 хантай гэрт амьдарч ирсэнаа байранд хүртэл орлоо. Байранд орох үед аав би ер нь байгаадаа л талархаж амьдарч ирсэн болохоор байртай болно гэж мөрөөдөж байгаагүй юм байна. Мөрөөдөж байгаагүйгээ авчихсан юм чинь би одоо мөрөөдөлтэй олноо гэж хэлсэн. Аавын минь нүд гал зөгтэй бүр шал өөр болсон байлаа. Тэгээд аавын бодсон 2 мөрөөдөл нь нэгт 2 охиныхоо хурмыг хийж өгөх, хоёрт том джип машинтай болох байв. Миний 2 охиныг бэр гуйгаад ирвэл ястай 3 буцаад өдөө олтол 2 цэцэг цэврүү шиг охиноо яаж өсөглөө. Хүнд ястай ёс төртэй өгөн шөөл гин. 2020 оны 11 сарын 2-нд би аавынхаа ажиллаж байгаа газар руу найзынхаа машиндаа явж байлаа. Энэ удаа аавтайгаа уулзна гэсэн баяр хөөр биш. Аавыг амьд үлдээсэй гэсэн залбирал надад байв. Аавыг ажил дээрээ осол орчихсан яаралтай эмнэлэг рүү авч явж байна гэж ажлынх нь хүнээс дуудлага ирсэн юм. Намайг очиход эмнэлэг рүү биш, морг руу дагуулж авсан. Аав минь наслаас болоод үнэндээ газар дээрээ нас барсан байж. Би итгээгүй. Хичнээн аавын минь цогцыг надад харуулсан ч би итгээгүй. Нэг мэдсэн би эмнэлэгт ирсэн. Энд тэндгүй хүмүүс надад тусал залгасан. Манай 2 найз миний хажуу зогсоод тайвшруулаад л 2 хоног шокийн байдалтай өнгөрүүлэхэд хамаатны маань ихч энд байгаа хүмүүс чамайг л харж байна. Чиний хий гэснийг л хийн гэд тэгээл оршуулга яриад эхэлсэн. Би өгсөн гэж итгэхгүй байгаа хүнийхээ оршуулгыг хийх хэрэгтэй болсон. Игчийн яг төрсөн өдрөөр энэ бүхэн болоод би игчтэй төрсөн өдрийн мэнд хүргэж чадаагүй. Игч маань тэгсэн мессенжерт ганц игчтэй мэнд хүргэсэнгүү гэд баах юм биччихсэн. Би игчэд яаж хэлэх учраа олохгүй байж агаад хамаатныхаа нэг хөгшин игчээр игчэд хэлүүлсэн юм. Тэр игч дараа надад та 3 ёстой 3 бинийгээл гэсэн тэнэг хүмүүс шүү гэж хэлсэн. Игч өөдөөс нь намайг яаж байна гэж л баахаа асуусан юм шиг байгаа. Бид 3 ч би бинийгээ гэсэн шадар 3 зэрэг байсан юм шүү дээ. Аавыг өнгөрсний дараа би хууль ёсны төлөөлөгч нь болсон. Банк бүх хадгаламжийг нь хаагаад хууль ёсныг хүнд нь шилжүүлдэг юм байна л та.
Би аавыг ерөөсөө хадгаламжтай гэж бодоогүй. Ааваас заримдаа мөнгө асуухаар байхгүй энэ сар наадахаараа болго гэд халдаадгүй байсан юм. Тэгсэн би 3 хадгаламж хаалгах болсон. Гуруулаа хугацаатай. Нэг нь зүгээр л нэг хугацаатай хадгаламж байсан. Бодвол гинтгийн эрсдэл зориулсан баг. Нэг нь машин аавна гэсэн хадгаламж. Хамгийн сүүлийнх нь 2 охины хурим гэсэн хадгаламж. Хурмын хадгаламжаа олон жилийн өмнөөс нээсэн байсан. Эхэндээ бага хийдэг байсан сүүл рүүгээ сар болгон 800 мянган хийдэг болсон байлаа. Аав минь тийм л их хансыг харсан хүн байж. Би аавынхаа түрүүвчийг огт үздэггүй байсан. Сүүл цагдаагаас бидэн байсан юмнуудыг хүлээж авахад түрүүвч нь байсан юм. Нэгээд үздэл бид хоёрын цээ зураг түрүүвч 94 байсан. Бүр онороо. Зарим нь бүр өнгөгдээд илэгчихсэн. Түрүүвчнийх нь бүр талдаас Марланд боогоод амар хатаад орж исэн юм гараад ирэхээр нь гайхаад нэгээд үздэл. Игч бит хоёрын хүй дотор нь байсан. Бид хоёрыг төрүүлсэн ээжтэйгээ заавал уулзах хэрэгтэй. Хүнд ээж хэрэгтэй гэж хэлж байсан ч үнэндээ аав маань өөрөө бидний хувьд ээж байсан юм.